Тэгэхээр урд нь байгуулсан гэрээнийхээ зохицуултыг хууль эрх зүйн орчноор баталгаажуулах явдал юм гэж ойлголоо. За тэгээд дээрэс нь бидэнд ийм төлөв сайтай талбайнууд байгаа юм байна. Тогтоогдсон цаашид өөрийн газрын тосны үйлдвэрээ хангах нөөц бидэнд тогтоогдсон нөөц байгаа юм байна гэж ойлголоо. За баярлалаа. За энэ хоёр сайд. Жилдээ бид нар баг 3 тэрбум орчим долларыг гадагшаа өгч байгаа. Бензин шатхдоос агаарын төлш хийгээд. Тэр нөөц Монгол улсад байгаа нь тодорхой. Батлагдаад, хөрөнгө оруулаад, олборлж яваад жилдээ сая 400 тонн олборлж исэн. Гэтэл энэ хууль эрх зүйн нэмэлт өөрчлөлтөөр бид нар тодорхойгүй байдал үүсгээд, маргаан үүсгээд ингээд асуудлыг нэлээд цаг алдчихлаа л да. 30 жил алдчихлаа. Тэр энэ маань 1991, 93, 95, 97 онд байгуулсан бүтээгдэхүүн ах гэрээнүүдээ мөрдөөчөө гэдгийг л хөрөнгө оруулагч тал хүсэж байгаа юм. Бид чи 12 онд засаг солигдоод баахан хууль эрх зүйн орчныг өөрчлөөд нэмэлт татвар акт тавьчихсан баг. Тэгэхээр анхандаа байгаа чи одоо хөрөнгө оруулалт ийм урт хугацаанд өгдөг ийм эрсдэлтэй салбар гэдэг. Үнэхээр эрсдэлтэй салбар байна. Өөр нэмж хөрөнгө оруулалт Монгол улсад орж ирсэнгүй. Тэгэхээр одоо байгаа аж ахуйн нэгжүүдийн эрх зүйн орчин засаад энийгээ гадна талдаа сайн сурчлууд хөрөнгө оруулалт орох урсгалаа нээх болцоотой.